Эрхэм үзэгчдийнхээ нүчи ямар амгалан айлтгая. За салбар бүрт амжилттай яваа. Эрхмийн за ажил амжилтын түүхээс хуваалцдаг нэрийн удас нэвтрүүлгийн маань энэ удаагийн зочноор за Монгол Улсын зөвлөх инженер, барилгын эрчим хүчний аудитор Лувсан Цэрэнгийн Ган Төмөр урагт оролцож байна. Сайн байна уу? За сайн байна. За нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн авсан танд маш их баярлалаа. Тэгээд Цонх Construction-ы маань 20 жилийн түүхэн тохиогоод за та бүхэн түүхэн аваад тэмдэглэгээ за мэдээж одоо барилгын гэрээний дагуу одоо бас төлөвсөн ажлууд нь яваад их ажлынхаа дундуур цаг зав гаргасанд баярлалаа. Баярын мэнд төргий. За баярлалаа. За нэрийн утас нэвтрүүлгийн маань уламжлалт техникийн асуулт байдаг. Тэгэхээр одоо тухайн зочин маань ямар салбарт хүрч ажиллаж байгаа юм бэ гэдгийг тодорхой болгохын тулд танд хэдэн нэрийн утас байдаг вэ гэсэн асуултыг танаас тавьмаар байна. За одоо надад хамаарал бүхий байгууллага гэдэг юм те. Тэгэхээр энэ би эрчим хүчтэй хэмнэлттэй барилгын цонх шилийн зүйлүүлэгчдийн нэгдсэн холбоо тэргүүн. Хунцар одоо цонхны хунцар одоо үндсэн материалыг үйлдвэрлэдэг Монпласт компани үүсгэн байгуулагч. За биний одоо бас барилгын анхны материалыг үйлдвэрлээд одоо явганы өнгөт замын блок үйлдвэрлэл за дулаалгын полистирол автомобилийн үйлдвэрлэлийг эрхэлж исэн үедээ байгуулж исэн ач дүүс компаниг одоо үүсгэн байгуулагч. За мөн цонхны одоо бүхэл иж бүрдлийг одоо үндсэн хийц оруулаад мөн туслах иж бүдлүүдийг одоо нийлүүлдэг гэр групп компани гэж байгаа. Одоо манай толгой компани тэрний бас үүсгэн байгуулагч. За тийм мэдээж хэрэг Цонх Construction компани одоо үүсгэн байгуулагч. За дээр нь болохоор бас нэг төрлийн бас байгууллага байгаамаа. Энэ нь бол миний өмнө одоо ажиллаж байсан Налахын шилний үйлдвэр гэж одоо үйлдвэр байгаа. Тэрний маань Ахмадын холбоо гэж байдаг Налахын шилний үйлдвэр Ахмадын холбоо тэрний тэргүүнээр миний одоо өнөөдөр бас сонгуульт ажлыг хийдэг. За ийм л байх шүү дээ. Цонх гэхээр надаа нэг тийм гэрэл гэгээ одоо тийм гэгээтэй тийм зүйл одоо санаанд ордог л да. Бэлэгдэл нь одоо тэгчж бодд юм уу? Танд юу юу гэж төсөөлөгддөг цонх гэхээр? Ер нь одоо бид нар чинь орчин үеийн бидний амьдрал бол ингээ байшин сав болчлаа шүү дээ. Ерөөсөө. Тэгээ цонх бол ерөөсөө Монгол гэрийнхэн одоо утгаар бол ер нь тоон байгаа. Тоон. Тэгээ би бол одоо айлд бол гэрэлгийгээ авчирж ийн гэж одоо ийм буянтай нэг талаасаа ажил нөгөө талаасаа одоо хүмүүст бол тийм сайхан зүйлүүдийг бий болгож байна гэж бодож байна. Тэгээд ер нь миний одоо хийж исэн энэ үйлдвэрлэлээ дандаа л хүн тустай. Жишээл одоо явганы зам гэхэр хүн зам тавина гэдэг бурхны номор бол их буянтай үлгэн. Тэгээд одоо явганы замын засж өгч шүү дээ. За дээр нь одоо дулаалгын полистирол хавтаа үйлдвэрлээд одоо ихээр чинь айл бүхэн бол одоо дулаахан байх тав тухайг бий болгох бас энэ. Тэгээд гуравт одоо цонх гэдэг маань бас хүнд гэрлэгээ байгалийн одоо бодит гэрлийг энэ гэрт нь азарж байна. Тэгээд дээр нь одоо орчин үед одоо шийдэл нь дулаахан байх. Тэг хүмүүс өнөөдөр бол зүгээр юу хүснээ боддог гэж. Би бол одоо том цонхтой болмоор байна гэдэг. Том цонх гэхээр мэдээж хэрэг бол харагдах байдал нь байгалыг харах за одоо хаашаа юу гэдгийг харах одоо байдал нь бол илүү давуу. За энэгээр ч өнөөдөр бол ингээд баригдж байгаа орон сууцуд ч юм уу хаус оруулууд энэ төр энийгээрээ бас давуу талаа болгоод байна. Манай том цонхтой хараа сайтай ингээд. Тэгвэл энэний цаанд бид нар бол шийдлийн зөв хийцэн байх хэрэгтэй байдаг байхгүй. Явахандаа энэ өөрөө хан болж байгаа байхгүй. Нэг барилгын нэг хан болж байгаа. Тэр ийм хан болно гэдэг нь дулаан байх хэрэгтэй. Тэр шил. Тэгэхээр энэний дулаан байхын тулд энд яаж шийдэл нь ямар байгаа гэхээр хүмүүс сайн мэддэг. Барилгын дулаан хамгаалалттай норм дүрмээр энэ манай энэ ер нь тунгалах ажиллах бүтээсгээр цонх орж байгаа энэ шилийн басаад орж байгаа байхгүй юу. Энэний шийдлийг бол их өөрмөцөөр одоо тусгасан байдаг. Яванда цонх томрсон үзүүлэлтүүд нь өөрчлөгдөх ёстой. Тэрнээс хан бол байшин томрох за одоо юу гэдгийг ихээр бол хан тавьж байгаа үзүүлэлт дээвэр тавьж байгаа үзүүлэлт яг хэвээрээ. Цонх томрохоор үзүүлэлт нь бол гонда сайжирч явах хэрэгтэй, нэмэгдэж явах хэрэгтэй. Тэгэхээр ийм том цонх хийн гэдгийг ханыг орлуулсан цонх хийн гэхээр дулаан талаасаа, дулаан хамгаалалт талаасаа бол ямар байх вэ гэдэг шийдлийг маш зөв гаргаж иж, тэрүүгээр хийж иж, тэгжиж энэ өөрөө тав тухтай орчныг дээр нь том цонх, дээр нь дулаахан байх
энэ нөхцөлөөр шийдлэр нь хийх л. Дээрээс нь аюулгүй байдал тий. За дээр нь одоо ерөн зүгээр аюулгүй одоо цонх томборхоор бол олон үзүүлэлтгээ бид түрүү хэлжлээ. Тэгэхээр дулаан байх нөхцөл, аюулгүй ашиглалтын үед аюулгүй байх. Дээр нь бол бат бөх бас эдлгээтэй гэл олон юмнууд гарч ирэл. Тэгэл одоо болцсошгүй салхины хүчний ачааллыг тооцсон зузаан, шилний зузаан ямар байх вэ? Тэр бүх юм уг нь стандартаар заасан байж байгаа. За та яриаг ингээл мэрэгжлэрүүгээ л аваад очиод байна шүү тийм. Тэгэхээр нэгэн та өөрийнхөө гэрт биднийг бас урьж ингэж ярилцж байгаа учраас илүү одоо өөр дотн сэдвээр ярилцъя гэж бодож байна. Та ер нь хизээ хотын хүн болж ий юу? Тухайн үед одоо нийгмийн цаг байдал ер нь ямар байна? Би ч одоо 7 дугаар ангид одоо 69 он 1969 онд Улаанбаатар хотод одоо манайх Арангаас нүүж ирсэн. Зайсанд буусан. Бүр одоо зайсангийн гэр хороол. Энд чинь би тувтан гэр хороол байлаа шүү дээ. Ер нь яг сонирхуулаад тэр үед бол дурсамжаас ингээд ярихад бол тэр үед чинь би айл дор зурагт үздэг байлаа шүү дээ. Нэг гудамжинд одоо хэдэл нэг ганц хоёр айл зурагттай. Тэгээ тэр үед бидний одоо ангаж үздэг одоо дурлж үздэг кинонууд одоо нохот өдрүүн тангч амнаа чухал ус гэл тэр үед нэг л гарч исэн байх. Тэгэл тэр үеэс би одоо зүгээр ингээд энэ өндөрлөс нэгэд энэс харахад бол бас нэг юм зүтгэхээр бас тийм тууштай гэдгийг бол би тэр үед мэдэрсэн л дээ. Тэгээд үнэхээр зурагтай авъя гэд хүсэл одоо бүр төрөө. Тэгээ би чинь 7 дугаар ангид хашааныхаа одоо манай ах нар нэг өвсөнд шүүрний өвсөнд явхад би одоо хамт яваад тэгээ шүүрний өвс төвж нилээдэг ацраад тэрүүгээр одоо шүүрийгээд ингээд нэг үнэтэй зурагтай анхны капиталыг одоо бий болгоод ингээд за тэрийг нэг ээж хадгалуулаад за энд манай ихснэр ч одоо бас үрчих гад нөгөөд чи сандаргана л да. Би ч өөрөө дээрийн 3 ихчтэй. Тэгээд дараа жил нь тэгээд 8 дугаар ангид орох намар манай нагцах энэ хөдөөнөөс мал тууж ирээд тэгээд баахан одоо мал зулаа тушаачаад тэгээ залуу хүн яг хотууд хүрээгээр явах ажил төрөл байгаад байсан юм. Надад одоо мордуудаа би өөрөө морин их дуртай. Морин ер нь зуны амралтаараа би ер нь хөдөөл очиж одоо амардаг юм байсан л да. Тэгээд одоо надад за чи хичээлээ тараад одоо энэ морио услаад заргамжаад ингэж арай гэдэг. Тэнгүүт нь би тэрийг ашиглаад ангиасаа бас бодлогоороо нэг жоохон биетэй нэг хүүг одоо тохирж аваад хоёулаа хөдөлгөөн морьтой гэж 4 морьтой гэсэн. Тэгэл богдуул руу самранд явчихсан. За нөгөө нэг найз маань модонд тэгэл завраа жоохоо юм чин дээрээсээ цохоод би доороос нь нөгөөдгөө чин шуудаалал. Ингээл орой бүр одоо харахгүй бүрхөө олсон хөдөлгөөн морин дээр одоо 2 шуудаа боргоцоо ачицсан ингээ орж одоо ийм байдлаар нэг 5-6 өдөр явах ч зөндөө самартаа болчих. За нөгөөдгөө чин зүгээр одоо цайруулаад гар мар чин зүгээр бөөнд авирхаа. Тэгэл одоо хотоор явж нөгөөдгөө ажил хичээл тарсан дараа зарна. За ингэсээр яваад нэг 700 төгрөг. Тэр үе чин зурагт бол энэ 2 янзын зурагт байсан. Нэг нь 700 төгрөгийн жижигхэн зурагт. Темп гээд одоо 900 төгрөгийн арай том. Тэгэл 700 төгрөгийн зурагтыг л одоо авах хэмжээнд мөнгө хөрвүүлээд. Тэгээ бид нар намын дэдийн тийшээ очиж байгаа нэг айлаас яг үнээр 700 төгрөгийн зурагтаа авч бөөм баяр. Одоо би ч айлын баг битэрийг бол одоо тижээ хүн манай энэ хүү гээд тэрэнд нь би ч их онгордог. Хүүхч ер нь урмаар их одоо өөрийнхөө одоо итгэхийг бий болгодог одоо урам авч тэгдیں۔ Тэрүүгээр одоо улам л хичээдэг л юм байсан шиг санаж байгаа юм. 20 жилийн түүхээ явж байгаа цонх констракшныг за ер нь яг анх байгуулж явах тэр цаг мөч рүү эргээд очие. Тухайн үед ер нь дотооддоо бид цонх үйлдвэрлэж байсан юм уу? Ер нь ямар байсан? За ер нь үйлдвэрүүд бий болсон байсан. Гэхдээ бол харьцангуй цөөхөн. Манайхан ч одоо тэр үед барилгаж алт нэг тийм хүчтэй явж байгаагүй. За ер нь хүмүүс өөрийнхөө гэрээ хэрэглээ хэрэгцээний л байшин одоо туслангийн байшин сав барьж байгаахан цохыг бол голдуу 90-ээс татдаг байсан. Үндсэн түүхэн материалыг би өөрөө үйлдвэрлэхдээ энэний зохиомжийг бид нар би бол өөрөө гаргаж тэгээд ямар хүйтэн сэрүүн бүсийн нөхцөлд одоо энэ байх юм. Энэ өөрөө ямар зохиомжтой хичнээн дулаан тусгаарлах камертай байх юм, өргөн хэд байх гэдгээр бол одоо зураг гаргажаад энийхээ дагуу хэв захиалаад тэгээд одоо үйлдвэрлэлийг хийж ирсэн. Тэгэхээр энэ маань өөрөө одоо яг үндсэн цонхны хүрээ араамны хувьд бол одоо яг манай орны нөхцөл тохирсон. Тэгээ хүүт даах төсвөр чадвартай, цогол даах,
Дээр нь бол одоо агшин суналт нь бас зөх хэмжээний стандарт шаардлага хангасан. Тэгээд одоо дулаан тусаарлах зөх хэмжээний тасалбчуудтай ийм байхаар зохиомжоо гаргаж одоо ингээд нэг 60-ын өргөн 60 см гэж чинь энэний өргөн байгаа. Бид нар сүүлдээ бүр 10 см өргөнтэй хамгийн маш өргөн ийм арам хүртэл үйлдвэрлэж явж байсан. Сибирийн нэгсүү зориулагдсан энэ арамыг хуулбарлсан. Тэгээд манайд бол нэг суулгалтын өргөн байх тусмаа одоо маш сайн дулаан алдагдал багтаа яг цонх барилгын хан хоёрын заадлын дулаан алдагдал дээр ийм арааны өргөн бас чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэгээд энэнийг тооцоолыг бас бодсон л доо. За үйлдвэрийнхаа цехэд ер нь хэр олон орж ирэх вэ та? За ер нь сүүлийн үед бол их цөөх орж ирдэг болсон. Энд чинь хариуцсан өөрийнх нь цехийн дарга байна. За тийм бүтээгдэхүүн хөгжүүлийнхэн одоо багийнхан байна. Тэгээд юм чинь миний шаардлага одоо нэг их байхгүй. За ерөнхийдөө бол одоо шинээр нэвтэрч байгаа технологийн талаар зөвлөлдөх. За яг газар дээр нь бас одоо жишээлбэл энэ супер специйн анх одоо энэ 100 зай баригч гэж байгаа. Энийг анх нэвтрүүлэхэд одоо цехэд орж ирээд яаж энийг яг одоо хийж байгаа гэдэг дээр бас харж за энэ дээр бас санал солилцож энд хийжсэн санагдаж байгаа юм. Ер нь сүүлийн үед баг шүү. Нэг кино санаанд орж ийн л да. Гэрлэж амжаагүй явна гэдэг уурхайн инженерийн тухай кино. Тэгээ тэн дээр инженеруудыг их олон одоо янзаар хэлнэ. Тоостой инженер, тостой инженер гэдэг ч юм уу. Та ер нь өөрийгөө ямар инженер гэж боддог вэ? Яг өөрөөр хэлбэл анх одоо жишээлбэл компани байгуулаад бүх зүйл шин тутам байх үед хэр өөрөө гар бие оролцдог вэ? За ер нь бүх зүйл дээр би бол өөрөө бол оролцоо хийх хичээж явсан. Яагаад гэвэл одоо жишээлбэл би хамгийн анхны одоо захиалгыг авахд би өөрөө хэмжээ авах гэж очиод одоо хэмжээ авахд маань одоо хуучин цонхыг аваад шинээр цонх хийхэд өөрөө бол тэнд бол ямар хэмжээр нөхсөө гарах вэ? Тэгээд одоо энэний бүх юм тооцоолоо бодож иж энийг хуучныг авахд бөө юм нурж ирдэг байхгүй. Энэ маань өөрөө бас нэлээд туршлагатай хүний одоо хийх ажил л та. Тэгээ эний чинь бас ингээд нүдээр бас урд нь харж ийсэн нэг хоёр юм байгаа да. Тэгээд өөрөө тэр юм уншаад ингээд энэний дагуу одоо ингээд би өөрөө хэмжээ аваад манай хүн бол тооцоог нь бодоод бид нар ч одоо ерөөсөө манай хүн чинь галтгоо барьж яла. За одоо санхүүг хийж яла. Би бол одоо цех рүү очиод за энэ торон төхөөрөмжийн мөн чанар одоо аюулгүй байдал талаасаа за тогоргоогийн талаасаа гэдгийг бол би өөрөө уншаад нөгөө манай ажилчид маань энэ дээр алдаа гаргачих уу гэдэг дээр бол оролцоо хийгээд явж ирсэн. Тэгээ хүмүүс үлдээ ингээд сураад ирэхээр өөрөө аяндаа холдоод арай өөр юм, арай жоохон том юм руу, арай жоохон дараагийн үе шат руу юм руу ингээд ороод явчихна. Хүн амьдралдаа их тийм олон сонголтыг хийдэг л дээ, тий? Ерөөсөө нутаг усаа ээж аваагаа л сонгохгүй хүн, тий? Түүнээс хойш бүх сонголтыг өөрөө хийн. За мэрэгчлээ сонгоно, амьдралынхаа ханыг сонгоно, тий? Таны амьдралын сонголтууд их зөв байсан уу одоо эргээд бодоход? Тийм, хүний амьдрал бол олон сонголт бэрхшээлийн дундуур явж ирж ижил одоо яг өнөөдрийн одоо тогтсон амьдрал бий болдог байх гэж боддог. Тэгээд би одоо өөрийнхөө өнөөдрийн хандаа бол маш сэтгэл хангалуун байдаг. Одоо тиймээс одоо бид нар бас ингээд хамтдаа бас энэ бизнесийг ингээд цогтой одоо тэр хүнд бэрхшээлийн дундуур ингээд бас нэрээ ингээд энэ бидний одоо энэ цонх кастрашн компани маань одоо 20 жилийн явцад маш их бэрхшээл, ололт, амжилт, за тэгэл зовлон жаргал одоо бүхэл юмны дундуур туужиж, дайрч биш, тойрч дайрч л гарсан. Тэн дунд дотор одоо хамт явж ирсэнд бас одоо хандаа баярлалаа гэдэг. Бид нар ч энийг нөхдөг. Одоо би бол одоо ухаандаа сэтгэж бүтээхэд бол гэж одоо бодоход байхад одоо илүү түлхтэй байхад мань хүн бол одоо бас тэрийг яаж зөв одоо юу гэдэг гаргалгаад бас ингээд та томоор нь хараад тэр нь яаж зөв хөрөх үү гэдэг тийм бас ингээд тэгээд энийгээрээ бол одоо бас дутууга биенээ нөхөж ирсэн гэж ойлгож болно. Тэгээд Бурхны
шашин бол шүтэж явж ирсэн. Тэгтээ би юутай холбоотойг бол би бас өвөөтэйгөө энийг л холбож бодоод байгаа. Тэгээ манай өвөө бол Заянгийн эдрийг бол олон жил байсан байлээ. Тэгээ түүгээс нь харахад одоо ер нь ягаад Заянгийн эдрийг олон жил болсон бэ гэхээр одоо манай эмээгийн талын одоо талынхан бол ер нь ноён гаралтай улсууд юм байна. За ер нь Сайн ноён аймгийн Мэргэн гүн өшөө гэж тухайн үедээ байсан. Одоо Мэргэн гүн өшөөгээр Аранга аймгийн цэцэрлэг, Өвсгөлийн Аршаанд за ингээл одоо өндөр улаанд орчим орж байгаа нэлээд 2-3 сум дамсан том хошуу байсан байлээ л дээ. Тэгээд тэр үед тухайн үеийн засаг ноён бол мөнх очир ноён гэж хүн. Түүний одоо охин Жува гэдэг одоо охин бол манай эмээ. Тэгэхээр манай өвөөтэй суухаар бол тухайн үеийнхээ одоо хуулиар гэдэг юм уу ер нь одоо хошууга төлөөлөөд одоо хүрээнд бол заавал төлөөлөгч суудаг юм шиг байна. Тэгээд манай өвөө одоо эмээтэй хамт ирээд одоо хүрээнд ирээд заяа хүрээнд ирээд ингээ Заянгийн эдрэгт олон жил одоо суусан. Одоо зайсан солтоо болсон. За тэгж явахдаа одоо үндсэндээ Заянгийн одоо миний энд барьж байгаа энэ хөөргийг одоо бэлгэнд өвлж авсан юм шиг бэлгэнд өгсөн юм уу одоо шагнаж өгсөн юм уу ямар замаар өгсөн мэдгүй ер нь Заянгийн өөрийнх нь барьж исэн хөөр гэж манай аав ярьдгийг. Тэгээд өвөөгөөс аав дамжаад ааваас над дамжаад ингэж явж байгаа өөрөө. Тий. За өөр бас яг сонирхуулаад нэг хэлэхэд одоо манай аав 14-т байх гэдэг маань 1928 он болж байгаа. 28 онд манай өвөө аавыг дагуулад одоо Аранга аймгийн баруун суугад одоо ганц модны аршааны наахан талд нэг томоо хатан дээр одоо хэсэг хүмүүстэй очиод ингээд аавыг одоо анхных нь үсгийг нь бол одоо багж өрөөлээд ингээд цохиулаад эхлүүлээд ингээд мааны бидний хам гэдэг мааны 6 үсгийг төвлгээд дийлэгдсэн. Тэгээ энэ маань өөрөө одоо эн чинь 96 жил болж байна гэсэн 28 он гэхээр. Тэгээ аа маань бол яг хуу ер нь намын гишүүн хүн байсан өөрөө одоо бас ингээд төрийн ажил хийгээд явж исэн болохоор энэ талаараа нэг дэлгэрүүлж ярьж чадахгүй. Ярьж болдгоо нууцтай тухайн үедээ ч бас энэ чи хориотой зүйл байлаа шүү дээ. А сүүл тэтгэврт гарсан дараа бол энийг нилээ яриад надад яриа. За одоо энийг бас нэг эзэнтэй болох хэрэгтэй. Тэр нь одоо ингээд хин хизээ бүтээсэн бидэгдэхгүй нэг юм байгаад маргүй байна. Тэгээ ингээд нэг хүнд бас хамаатангийн хүндээ тухайн үед нэг 400 төгрөг өгөөд тэгээ тухайд нэг дунд албан тушаалт нүний цалин л та. За эцэг жуна хүүл усан цэрнаар 1928 онд бүтээгээ доор нь одоо ингээд ямар нэгэн байдлаар цохооч байт юм ингээд бичээрэй гэдэг. Ингээд загчээснийг би бол сайн сандгийн. Тэгээд хэсэг хугацааны дараа бол хүүл усан цэрэн гэж зөвхөн одоо бичээд үлдсэн. Тэгээд тэрийгээ бол яг тухайн газрын ойрхон бол цагдаагийн актны хашаа байгаа харуул хамгаал ихтэй. Тэгээд удаан хугацаанд энд одоо байж юм хийж болохгүй өөгдөө тугдаад ингэж бичлээ гэдэг. Ингэж одоо сөөрөмж ярьж исэн. Тэгээд тэр ярэнээс хойш тэгээд ааман ч яг 80 онд өнгөрсөн. Тэгээд би өөрөө дотроо юу бодож үлдсэн байг бол аавын маань нэг хүсэл биелэгдээгүй үлдчихлээ. Яг тэрийг би нэгэн цагт одоо хэрэгжүүлнэ гэж явж жаад одоо өнгөрсөн жил яг энэ бичээс хийгдсэний одоо 95 жилийн ой дээр нь одоо би бол нэг бурхан бүтээсэн. Жанараас бурхан өөр нь бүтээсэн. За энийг бас олон хүн зөвлөсөн юм аа. Одоо бурхан чинь лам талиагаач бүр бат ламч бас хэлчихсэн. Надад уулзаад би зөвлөгөө авч яхад та ер нь одоо нэг нь яг ийм сайхан одоо зүрхэн тарины одоо байж хажууд нь одоо бурханы бүтээхэн бол маш том үйл болно да гэдгээр. Тэгээд сайхан суугаа байдлаар нь 3 м хагас өндөр бурхан бүтээгээд ард талд нь яг аавын маань хүсчихсэн эцэг жуна хүүл усан цэнээр 1928 онд бүтээгээд. Тэгээд өөр хүмүүсээс нь одоо бид нар одоо энэ бурхны бүтээлээгээд орон бид нар нэмээд бичсэн л дээ. Энэ маань өөрөө үндсэндээ би өөрийнхөө нэг дотроо тээж одоо нэг хүсдэг магадгүй амлаж исэн ч гэж байна шүү дээ. Дотроо яг одоо би тэгж хийнэ гэж амлаагүй ч гэсэн дотроо үүрэг хүлээгээд одоо нэг тийм үлдсэн хандаа би бас үргэлж ярьдаг байсан. Тэгээ хоёлаа өнгөрсөн жил одоо яг 95 жилийн ой дээр нь бурхнаа бүтээчээд энэ жил сая 9 сард одоо
ах дүү нэрээрээ байжгаад одоо ингээд залсан. Тэгэхээр манай одоо дүү нэр ч гэсэн за манай ахын бас хүүхдүүд би тэр ч гэсэн бүгд оролцоогоо хийсэн. Манай эгчийн хүүхдүүд ч оролцоогоо хийсэн. Ингээд олон хүний бас хүсэл зорилго энд шингэсэн. Сайхан бүтээл болсон. Сайхан түүх байна. Тэгээд би яг бодчихлаа л да сая. За магадгүй яг өвөөгийнхөө аавынхаа хүсэл мөрөөдлийг биелүүлээд хүүн одоо bijүүлж явахдаа эцэг жунаа хүүл увсан цэрэн за ачхүү ган төмөр гэд битсэн болов гэсэн. Тэгээд гэр үлээрээ гэж хүндэтгэж ицсэн юм тий. Одоо тэгэл гэр үлээрээ тэнд очиход шүншигтэй их сайхан цаанаа нэг энергитэй их сайхан орчин байдаг. Яг аль одоо суманд байдаг вэ? Аймгийн төв дээр. Ер нь одоо Булгуулийн баруун аймгаас одоо баруун дэш цагаан даваагаар өсөхийн ганц модны аршин гэж байдгийг. Тэрнээс ерөөсөө нэг 200 метрийн орчимд одоо арслантай цохоо гэж байгаа тэрний тэр орчимд. Одоо ханангийн гэр гэдэг одоо их угны газар нь бол байлаан тогтолцоо энэ тэр нь бол яг гоё. Тэр нутгийн дээр нэг лам надад хүрэнж ийсэн. Энэ хад ийм том үр хад одоо ингээ бурхан бүтээх хэмжээний тэр нь би бол арангаа хэмжээнд одоо бас хайгаад олоогүй. Энэ хад нэг олоод яг энэ бичээсийг хийцэн байгаа бас гэд ингээд бас олзуурхаж ирж ирсэн. Мэдээж өвөө бол газрыг бол бас айхтар сонгосон байгаа шүү дээ тий. Тэгээ тэр энэ одоо саяны бүтээл одоо би бол ерөөсөө сая энэ хийсэн одоо энэ бурхан бүтээснийхаа энэ имийг бол зөвхөн бидний гэр бүлийн хэмжээнд биш. Энийг том агуулгаараа ер нь нутгийнхан их одоо биднийг бүтээгээ дуусаад ингээд яг биднийг бас сая 9 сарын одоо 17-нд шүү дээ. Тэгэхэд чинь бороо ороод цас ороод тэгээ энэ өөрөө бас бурхныхаа юунд маш сайн үйл хийж яхад яг энэ бол бас сайн бэлэгшээж ламар одоо бид нар эндээс би 4 лам авч явсан. Нутгийнхаас 4 лам ингээд 8 лам бас одоо энийг одоо бүтээлцээж ингэж хийхэд тэгээд дээр нь нутгийнхан маш их ирж одоо ч гэсэн ингээд одоо хүмүүс ирж тэнд ч одоо бас мөргөж одоо мөргөлийн ширээ байна. За тэгэл одоо сангийн бавард одоо сан тавихч байдаг юм гээд нутгийнхан би бас их одоо сүүлд нь харахад их том юм бүтээчлээ гэдгийг бол ашлуулгаар нь бас их бэлэгшээж ойлгож байлаа. Таны одоо лувсан цэрэнгийн ган төмөр гэдэг овог хэдийний одоо цонх констракшны ган төмөргөө солигдсон биз дээ. Тий одоо ерөөсө цонхны ган төмөр гэдэг одоо цангээр л одоо манай салбарынхан барилгынхан бол цонхны ган төмөр гэдгээр тэгээ би ч өөрөө бол хаана одоо семинар уулзалт болно тэгэл би оролцсонд бол босож одоо цонхон дээр болж байгаа болохгүй юмнуудаар ярьж шийдэл нь юм байх ёстой гэдэг энийг ярьж байдаг одоо ийм хүн болцсон. Нэг талаасаа хүмүүс одоо ашигладаг байж магадгүй. Нөгөө ган төмөргөө нөгөө юм ярих гэж байна гэл юм тий. Анх үйл ажиллагаагаа эхэлж байхад хүний нөөц ер нь хэд байв? Одоо мэдхгүй чадахгүй зүйл их л байсан байх та тий суралцах. Тэгээд одоо мэрэгжлийн хүмүүс Монголд бас хэр илбэг байв? Яг ингээд 2004 оноос хувьцрын одоо энэ цонхны үйлдвэрлэл эхлэхэд манай дээр бол хууль эрх зүйн орчин байхгүй. Угаанда энийг тавьж шаардлага үзүүлэлт байхгүй. Одоо сайн хийлээ муу хийлээ мүү эсвэл ямар нэгэн стандартыг ийм стандартыг хангах хэрэгтэй. Одоо хунцар барилгын хунцар цонхаалга гэж стандарт сүүл бий болсон л да. Тэгээ тэрий чинь тэрүүн дээр чинь одоо энэ тавьж шаардлага үзүүлэлтүүдийг бол тэрүүгээр тусгаж өгч байгаа. Тэгэхээр манайхан одоо иргэд аж ахуйн нэгжчдэр одоо энэний ялгааг нь мэддэггүй хямдыг хараад аваад ингээд явцдаг. Тийм учраас би одоо үйлдвэрлэл эрхлээд юу анх бодож ирсэн бэ гэвэл ерөөсөө бид нар хууль эрх зүйн үндслээ одоо бий болох хэрэгтэй юм байна. Одоо ухаанда тоглоомны дүрм гэдэг ч юм уу одоо энэ тавьдаг шаардлага үзүүлдэг. Тэг яг бид нар бас хэсэг нөхдөө нийлээд Монголын цонх хаалга үйлдвэрчтэй холбоо гэдэг одоо юм төрөн бос байгуулахыг үүсгэн байгуулсан. Тэрүүгээрээ дамжуулаад бид нар одоо энэ стандартыг бий болохын асуудлыг бол одоо нэлээ мөнгө санхүү босгож байгаа. Тэгээ тэр холбооны бас тэргүүнээр нь би бас 2 ч удаа сонгогдож ажиллаж ирсэн. За энэ хугацаанд үндсэндээ одоо өнөөдөр мөрдөж байгаа 5 стандарт гэж байдаг. 2 барилгын норм 4. Энийг одоо бас бий болоход үндсэндээ нэлээд төлхөө одоо хүчийг өгсөн гэж хэлж болно. Зарим нь одоо би хувьяасаа хүртэл санхүүжүүлээд одоо зарим стандартын нүүрэн дээр одоо энэ санхүүжүүл санаачилсан цонх констракшн компани байж байгаа л та. Тэгж одоо дүрмийг бий болгож ингэж ингээд үйлдвэрлэл маань өөрөө
одоо тавигдах шаардлага. Энэний дагуу одоо мэрэгжлийн хяналтч байдаг юм уу, дараагийн одоо барилга хүлээж авч байгаа байгууллагууд шаардлага тавьдаг ийм жишээг бий болж эхэлсэн. Энэ маань өөрөө бас үйлдвэрлэгчдэрээ бас нэг яг л чанарыг эрхэмлж одоо үйлдвэрлэл явуулахад бас зохио хэмжээний нөлөө үзүүлсэн зүйл болсон гэж одоо ойлгож байна. Өөрөөр хэлбэл яг бодит амьдрал дээр ямар байгаа нөхцөл байдлын одоо бүх зүйлийг мэддэг та бүхэн өөрсдөө тэр стандартаа бий болгоод одоо төрийн бодлогод бас нэг талаар тусгасан байна шүү дээ, Тэгж хэлж болно яг. Альва салбарын бас амжилтанд хүрсэн хүмүүстэй ингээл ярилцаал явхад ер нь л бага наснд нь ирээдүгийн тодорхойлцсон нэг өгөгдөл байгаад байдаг байхгүй дурсан чинь. Тэгэхээр таны хувьд ер нь одоо эргээд бодоход би одоо мэрэгжил за манай аав бол өөрөө нэгтлэн бодох хүн. Ер нь одоо Монгол банкнд ажиллаж байсан гэдэг. Тэгэл энэ ер нь нэгтлэнгийн чиглэлээр л одоо ажиллаа. Ээж маань бол яг ер нь эмнэлгийн совилогч талдаа мэрэгжилтэй. Тэгээ би бол одоо ерөнхийдөө тохиоллоор явж 7 дугаар анги ерөөсөө 8 дугаар анги төгсөөл би барилгын техникумд хувирлагдсан. Ойн техник анги гэж байсан. Ойн техник гэхээр одоо мод үржүүлэг. Тэгээд харин сургуульд явахдаа яг энэ чиглэлээрээ ойн модны жилдвэрийн инженер эдийн засгийн мэргэжлэр одоо би одоо хуучнаар бол Ленинград одоо Санкт Петербург одоо төгссөн юм л да. Ер нь сэтгэж бодох, хийж бүтээх, үйлдвэрлэх альва юмыг одоо миний одоо төгсч ирэл би чинь барилгын мод усруулах комбинат нормчноор одоо яг тэр тухайн үед тийм л зарчим байдаг. Дээд сургууль төгссөн хүн ихэл доороос яг шатлаад одоо тэгэл би одоо нормчноор нэг жил гаруй ажиллаад дараад нь бригадын дарга болоод тэгээд дараад нь цехийн мастер болоод ингээ яг л шатаа явж байгаа байхгүй. Тэгээд цехийн мастер болсон дараа одоо над руу яам татаад авсан. Нэг юм бас би ч бас ер нь дандаа нэг азтай гэдэг юм уу ийм одоо тохиолдлууд их байдаг юм л да надад. Манай яамны сайд сүрэн сайд байсан. Сүрэн сайд чи өөрөө сайдрын зөвлөлийн орлогч. Бас мундаг. Тэгээ хөнгөн үйлдвэрийн яам. Манайх чинь ой модон жирэм чи хөнгөн үйлдвэрийн яамтай нэгдээд ингээд би ч болсон хүчний газарт одоо мэрэгчлэлтэй хийж байгаа юм л да. Ер нь сургалт гадаадын мэрэгчлийн захиалгыг хариуцсан. Тэгтэл залуучуудыг ер нь одоо томилгоо хийнгээд мэдлэг бол. Тэгээд надад чинь энэ хялгантны модны үйлдвэрийн орлогчоор очиж санал тавьсан. Тэг чи өөрөө 1200 гаруй ажиллах хэвээр том үйлдвэрлэлтэй. Тэгээ би ч бас гэрүүл хотод одоо энд хүүх шуухтай тэгээд хотоос явах боломжгүй гэж идлээ дараагийн томилгоод налан шидний үйлдвэр орлогчоор очивол. Тэгээ би тэрийг одоо налах бол хотол гэсэн үг юм чинь. Тэгээ би бол одоо налах руу очиод тэгээд орлогчоор нь очиод намар нь би үйлдвэрийн дарга нь болж ирсэн одоо бас юм сайхан төвхтэй. Тэгээд яг миний үед бол одоо нэг миний үеийн залуучууд дандаа нэг ийм намлтай хүмүүсээ залуу нэг үйлдвэрийн дарга нар томилж одоо сүрэн дарга томилж ирсэн. Яг тэр мөчөд бол одоо би бас тэр дотор нь багтаж томилгаа авч ирсэн. Тэгээ би чи намын гишүүн бос хүн үйлдвэрийн дарга болно гэдэг тухайн үедээ бол байхгүй боломжгүй зүйл байсан л да. Тэгээ чаддгаа хийж чадхаа харуулсан дарга нарт. Тэгэхээр ер нь улс орныхаа захиалгаар одоо хилийн чандад суралцаж төгсөөд ирлээ. За томилсон газар нь ингээд ажиллаад өөрийгөө харуулж ажиллаа. Өнөөдөр бол та бизнес эрхлэгч тий. Тэгэхээр нэг ийм өөрчлөлт байна шүү дээ тий. Нийгэм цаг үеийн өөрчлөлт бол хүн болгоны өмнө сорилт бий болчихсон. Тэгээд зарим нь одоо хүл алдагч гэдэг юм уу тий. За зарим нь бол одоо тэр шилжилтийг маш том боломж гэж харсан ч гэдэг юм. Танд яг юу тулж ирж байгааг одоо тэр нийгмийн шилжилт? Нийгмийн шилжилтийн үед бол яг одоо шилжилтийн үед бол улсын үйлдвэрийн газрын дарга байсан. Одоо маш налган шилний үйлдвэр. Улсаас татаацтай одоо жилд бол бид нар нэг 3 сая гаруй төгрөгийн татаас авдаг. Лонхыг ер нь лонгоны үнийг зохиомлоор бол ерөөсөө за нэг 3 төгрөгийн үнэтэй байсан лонхыг төгрөг 50 мөнгө болгоод одоо үний хэмжүүлээд тэр үеийн одоо төрийн бодлого бол ундаа маань төгрөг 20 мөнгө. Ундаанаас одоо 3 цаас хэрэг болохгүй шүү дээ. Одоо 4 цаас 20 мөнгөөр одоо аваад төгрөг 50 20 мөнгө ундаа унах гэхээр одоо хүмүүст бол дарамттай гэдгээр төрөөс бол одоо ингээд төгрөг 50 мөнгө болгож. Тэр зөрүүгээ бол бид нарт бол улсаа зөвлөдөг байсан. Тэгээ төлөвлөгөөний гомс байхгүй болчихоор энэ татаас байхгүй болчихж байгаа. А гэтэл манайх улсын үйлдвэр хэвээрээ байгаад байдаг. Тэгээ энийг одоо бид нар цалин тавина одоо ашигтай ажил үйл ажиллагаа явуулж байгаа юм чинь. Тэгээ бид нар ч одоо энийг шийдэх арга зам нь юу гэвэл одоо үнийн нэмэх байгаа юм л да. Тэгээ үнийн нэмэх гэхээр
нэг мэддэг газар нь төлөвөнд хөмсөйсөн чи одоо мэдээд энийг нэмдэг газар нь байхгүй болсон. Тэгээ би чи одоо бас арга мухардаад тэгтэл яг тэр тухайн үед нэг аадсан юуг бол үйлдвэрийн газрын тухай хууль гэж дөнгөж батлагдаад мөрдөгдөж явж ирсэн. Тэгтэл яг тэр хуулийн тодорхой заалтан дээр хүн надад зөвлөд нэг хуулийн хүн. За Гандамар дарга та бол энэ хуулийн дагуу тушаал гаргав. Эрхэн тань байна шүү. Нууцын зэрэгэлтгээд тэгээ мөрдөх хугацаагаа бол за нэг 2-7 10 хоногор тавиад өмнөд гарч тэднээс мөрднөө гэд тэгээд нууцын зэрэгэлтэйгээд 2 газар л явуулчих. Нэгд нь энэ одоо аж үйлдвэрийн яамны үнэн бодлогын хэлтэс нийслэлийн үнийн хэлтэс гэж байгаа тэр лөө энэ 2 газар руу явуулчих гээд. Тэгээд би явуулчаал одоо тэгээд залуу хүн тэгээд одоо улсын хэмжээнд нэг бүтээгдэхүүнийг одоо дур мэдэн одоо өөрчлөх гэж байгаа хүн чи одоо зүрх дэлсэдэл одоо яах бол одоо гаргасан шийдвэртэй хальшраал одоо тэгэл яах бол одоо мөрдөх болов үгүй болов гэдэг эргэлзээтэйгээр л тэгэл яг тэр хугацаа маргааш болоход өөрчн бүх одоо чи бүх дэлгүүр жижиг дэлгүүр хүртэл одоо бүх улсах байлаа шүү дээ. Бүх дэлгүүр тоолго явуулаад маргааш нь төрөг тавь мөнгө байсан лонх 5 зас болоод гараад ирсэн. Тэгэхээр бэлэн байж те ер нь бол тэгэхээр бол энэ тушаал хэрэгжиж байгаа байхгүй миний тушаал. Тэгээ би ч бас өөрийн тушаалаар Монгол улсад нэг бүтээгдэхүүнээр 2 хөдөлгөөний хийж ирсэн. Нэг одоо тэгээд энэгээр бол би бас байгууллага аварж ирсэн. Бас яг энэ шинэ нөхцөл байдал дасан зохицож одоо бас ажиллаж ирсэн гэж хэлж болно. Тэгээд үйлдвэр маань яг ингээд яг 94 он зогсоод тэгээд бид нар одоо манай ажилчид үйлдвэрийн дарга болж байгаа би бүгд тэгэл гудамжинд гарч байгаа байхгүй. Цонх Construction компани 20 жилийн гэдэг. Тэгээд тантай ярилцах энэ нэрийн утас нэвтрүүлэгтээ бэлдэж байхдаа мэдээж компани одоо нүүр хуудасаар зочлоод ер нь бүтээн байгуулалтуудыг харахад за миний хамгийн дуртай хотхон байсан тэр дунд жишээлбэл одоо Будда Виста гэдэг те түүний бүтээгч юм байлээ. За тэгээ мэдээж та бүхний одоо 20 жилийн хугацаанд гар бие оролцож ажилласан бүтээн байгуулалтуудыг одоо бүгдийн нэр дуртахад бол бас одоо цаг хугацаа баг. Гэхдээ яг таны санаанд байгаа за би одоо хотоор явахдаа энэ манай бүтээн байгуулалт шүү гэд бахархаж хардаг бас жишээнүүдэд өртөл. Тийм. Вила Виста бол одоо бас л том бүтээн байгуулалтын нэг бид нар ч бас тендерт зарлаа, тендерт нь ялаад бас энэ бүтээн байгуулалтыг бас хийжсэн. Тийм. Яг одоо ер нь томоохон төслүүд VIP резидент байж байна. Бас нэлээд үнцэнтэй төсөл байгаа. За саруу шилтгэн ингээд бас л одоо бас эрчим хүчний хэмнэлттэй одоо энэ тунгалах ажил хөлтөөс цонхыг одоо шингээ одоо авсан ийм том төсөл байж байна. Арцад вилла байж байна. За дээр нь болохоор одоо бид нар сүүлийн үед бол ногоон барилга руу нэлээд орж байна. Тэгээд хамгийн анхны одоо дархны ногоон барилгын нэлээд томоохон төслийг бол бид нар дөнгөж сая одоо ер нь дуусгаад байж байгаа. За Суд Монгол компани одоо бас хэрэгжүүлж байгаа Irrever Side гэдэг одоо банга тэнгэрт хаус орол байна. Тэнд бас бид нэр одоо туслан гүйцэгчээр оролцоод явж байна. МСС-ийн одоо цогццээд хотхон гэж одоо бүр өмнө говьд тэр хорооллыг бол бүхэлд нь бол бид нар бол бас цонхныхаа ажлыг хийж бас нэр төртөө хүлээлгэж өгч байсан. Бас л томоохон төслүүд дээр бол одоо зарим ч одоо бас нэр нь мартагдсан байдаг тийм. Сүүлийн 4 жилийн хугацааны статистик одоо үзүүлэлтийг харахад 2 сая 500 мянган ширхэг цонх сулгасан гэж хэлж байна. Тэгэхээр энэ бол одоо асар их хөдөлмөр байгаа. Тэрний ард одоо танай хамт олон л зүтгэж байгаа. Одоо ер нь 20 жилийн босгон дээр эргээ харахад хамт олон одоо хичнээн хүний нөөцтэй байна. Залуучууд голдуу байгаа бах тий. Тий. Тэгээ хүний нөөцүүд бол бас яг нь сонирхолтой ярихад бас өөрмөц бодлого бид барьсан л да. Ер нь яг үйлдвэр нээгээд одоо ингээл ажилчид исүүлээд явж бод одоо зарим нь одоо хаалга зохиол танад ажилд орё гэдэг ингээл аваад сургаал ингээд явж хахад эн чи өөрөө ингээд зах зээлд хилээд хүмүүсийн амжиргаа сайжаад ирэхэд бол одоо цонхны эрд хэрэгцээ нэмэгдээд ирж одоо олгодуулаад тэгээд хувийнхан манай дээр ч одоо юм сурж аваад ингээл одоо жигүүр ургаал ингээд 100 айл руу ч юм уу явчихдаг. Тэгэхээр би бодож байгаад ер нь хөдөөний хүүхдүүдийг авч ажиллуулъя. Тэгээд би одоо өөрийнхөө хашаанд одоо ингээд ороход хойтлын хөндлөн барилга дээр би 2 давхарлаад дээр нь бол нэг 10 өрөө хийгээд нэгэнд нь 2 өрөө байхаар 20 хүн хүлээж авах хэмжээний ийм нийтийн барийн баягтай мийгээд тэгээд би одоо энэ аймагуудын үйлдвэр сургалтын төвөдтэй холбоо бариад
хүсэл тавьж байгаа. Танайхаас 15 хүүхэд 15 хоногийн хугацаагаар бол дадлагад төгссөн хүүхдүүдээс чинь дадлага авъя. За бид нар бол үнэгүй байрлуулна, үнэгүй хооллно, сургалт явуулна. За эндээсээ тэгээд үнэхээр одоо нийцсэн бидний шаардлага нийцсэн хүмүүсийг үндсэн ажилтнаар авнаа шалгаруулж авна гэл. Тэгээ энэ бол үйлдвэр сургалтынханд одоо ер нь бүгдэнд нь таалагдсан. Тэгэлгүй яах. Одоо бүгдөө одоо би чинь 6 газар бүгдөө л одоо хүнээ ирүүл. Ягаад гэвэл тэр үед ийм нөхцлөөр одоо дадлага хүлээж авдаг байгууллагууд байхгүйсэн юм шиг байна. Үнэгүй байрлуулад, үнэгүй хооллоод тэгээд одоо сургаад ингээд. Тэгээ бид нар бол за нэг газараас нэг 15 хүүхдэн дээр авдаг. Түүнээс өрөөсөө 2 3 л бидний шаардлага хангадаг. Тэгээд бид нар үндсэн ажилчнаар авж байгаа хүүхдийн зардлыг ирсэн одоо зардлыг бид нэр өөрт нь гаргаж өгөөд хадгаламжийн дэвтэр нээгээд тухайн үед 50,000 төгрөг байршуулад тэгээд бүх ажилтнаа цуглуулж чад за ингээд гардуулаад манай ажилчин өнөөдрөөс манай үндсэн ажилчин боллоо гэд ингээд гардуулж өгч байсан. Энэ бол гоё дурсамж. Одоо нөгөө одоо тэр өнөөдөр ажиллаж байгаа ихэнх залуучууд маань одоо тэр гараагаа эхэлж одоо манад одоо өнөөдөр хүртэл ингээд тогшоос доктор суушилтай 10 хэдэн жил ажилласан одоо залуучууд бас нэлээд байна. Магадгүй аав ээжээсээ одоо сонсч ирсэн сургаал өгч гэдэг юм уу? Ер нь таны амьдралдаа баримталдаг зарчим за бизнес гэдэг бол зарчим дээр их шудраг өснө дэвжих ийм боломж гардаг шүү дээ. Тэрнээсээ олцвол. Маань ерөөсөө загтаг нэг л зүйл байдаг гэсэн юм. Хүн ер нь эзэн хичээвэл заяа хичээнэ. Ер нь хүн хичээхгүй бол одоо цаана мундаг одоо юу байгаад заяа тавилан байгаад бол одоо явахгүй шүү дээ. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг бол их агуулгатай. Тэгээд энэ зарчмаар л одоо би өөрөөгөө явж гин гэж боддог. Альбан юм дээр бол бас тууштай байхыг хичээдэг. Тууштай байр гэдэг маань өөрөөр л одоо амжилтын бас нэг түлхүүр үндэс гэж ойлгож байна. Цонх констракшн бол салбартаа бас яг энэ хуванцар одоо цонхны үйлдвэрлэл гээд бүх зүйлээрээ бас их тийм олон анхдагч одоо алхмуудыг нэвтрүүлсэн юм билээ. Тэгээд одоо өнөөдөр ингээ харахад хүний хүчин зүйлээр хийгдэж гин үү, техник, технологийн төвчлэл нь илүү давмгайлцсан байна уу? Одоо бид нэр голдуу Орос улбаны улсын одоо үзэсгэлэнгээс гадна Европын, Германы одоо Нюрнбергийн үзэсгэлэн энэ төрлөө одоо үзээд хараад ер нь Европ энэ хөгжиж байгаа оронд бол энэ цонгон дээр одоо ямар шийдлүүд, ямар одоо ноу хау нэвтэрж байна, ямар технологи нэвтэрж байна гэдгээр бол бид нар бас үзэж хараа. Тэрийгээ бол нэвтрүүлж ийсэн л да. Тэгээ бид нар цаг үргэлж шинийг санаачлаж одоо явж ирснээр одоо тэрсмээ олон зүйлийн анхаагч нь болсноороо бид нар бас бахархдаг. Бид нар 5 оноос бол Оросын суулгалтын стандартыг оруулж ирээд өөрөө дотоодын барилгын хан цонх суулгах технологийн заавар гэж боловсруулад одоо барилгын ханыхаа нойлцгийг дулаан алдагдaltaгүй байх шийдэл за заадлын дулаан алдагдaltaгүй байх шийдлэр нь технологийн зааврыг боловсруулад ингэ хэрэгжүүлж хэлсэн. Тэгээд энэ маань өөрөө одоо бусад сүулдэ үйлдвэрүүд хүртэл энэ хуулбарлаж яваад олон үйлдвэрлэгчдийн бас хүртэл болж исэн бий л дээ. Тэгэхээр энэ бас шинэ зүйл байна. За мөн одоо үйлдвэр дээр бид нар чинь ингээл хүний сонсогдоогүй амьсгалдаг цонх, металл гадаргуутай цонх. За мөн одоо өнгөт цонх. За мөн одоо дулаан эрчим хүчний хэмнэлттэй цонх гэдэг энэ ингээл төсөвд хэрэгжүүлээд ингэсэн нь бол хөгжил дэвшил бидний улс хувь нэмэр гэж боддог. Инновац хэрэгжүүлээд шүү дээ. Тэгэхээр эрчим хүчний хэмнэлттэй одоо барилгын хийс бүтээц гэхэд маань юу гэсэн үг вэ гэхээр энэ барилгын дулаан хамгаалалтаа норм дүрмэн дээр тавигдж байгаа үзүүлэлтийг дор хаяад 120-оос 130% хангаж байгаа бүтээгдэхүүнийг бол эрчим хүчний хэмнэлттэй гэдгээр ойлгож болно. Тэгэхээр бид нэр өмнө нь зөвхөн барилгын дулаан хамгаалалтаа норм дүрмийн хангах хүрээнд үйл ажиллагаа одоо үйлдвэрлэл явуулж исэн бол одоо энэ эрчим хүчний хэмнэлттэйгээр бүтээгдэхүүн одоо үйлдвэрлэх энэ зайлшгүй хууль эрх зүйн одоо шаардлага үүсэж гин гэж хэлж болно. Нэгд хоёрдугаарт өөрөө барилгын дулаан хамгаалалтаа норм дүрм маань өөрөө бас яг энэ цонх шилэн басаадны тавьж байгаа үзүүлэлтийг бас нэлээд сайн ухаж ойлгох хэрэгтэй ийм өөрөө барилгын норм дүрм. Ягаад гэхээр хаан дээвэр бусад хийс бүтээс бол өөрөө том жижигээс үл шалтгаалаад тогтмол үзүүлэлттэй байдаг бол цонх бол маань өөрөө хэмжээнээсээ шалтгаалаад тавьж байгаа үзүүлэлт нь ингээд өөр шивдгөр энэ хуулинд тусгацсан. Ухаандаа
одоо орон сууцны цонх бол 18%-аас ханд эзлэх цонхны хэмжээ 18% зэрэггүй, олон нийтийн барилгад бол 25% зэрэггүй гэхээр энэ хэмжээнд тохирсон дулаан техник үзүүлэлтийг суур үзүүлэлт болгоод тавьсан. Үүнээс нэмэгдэхээр бол одоо үзүүлэлт нэмэгдэхээр ингээд хуулинд туссан байгаа. За гуравт бол энэ манай энэ цонх барилгын энэ шилэн фасадны үйлдвэрлэл бол захиалгатай үйлдвэр. Хүн бол одоо материалаа сонгоод, загвар хэмжээгээ сонгоод ингээд захиалахад түүний дагалдуулаад ямар хэмжээ, ямар материалаар, ямар хэмжээтэй хийж гэнэ гэдгээс шалтгаалаад үзүүлэлт тэнд давид үзүүлэлтийг тооцооллоор гаргаж ирэх ёстой. Дулаан техник үзүүлэлтнийг бол ямар үзүүлэлттэй байх юм? Ашиглалтын үеийн одоо аюулгүй ажлын шаардлаганд дагуу одоо хатаасан байх юм уу? Салхины хүчний ачаал тооцоолоор одоо хадын шилний зузаан ямар байх вэ гэдэг олон зүйлүүдийг энд тооцоолоор гаргаж иж энийг хийх ёстой. Тэгээ эндээс ямар юм бид нар одоо ямар юм дүгнэлт хийж болох вэ гэхээр ерөөсөө энэ цонх шилэн фасадны үйлдвэрлэлийг хийсний дараа нь үздэг ийм байгууллага байх ёстой болчиход байгаа. Яг мэргэжлийн байгууллага. Яг одоо хийсний дараа. Тэр утгаараа одоо бид нар бас 2019 оноос судалгаа явуулаад ингээд одоо нэлээд олон газарт хамгийн сүүлийн үед нэвтрээд байгаа энэ багжуудыг одоо бид нар бас аваад ингээд бид нар ISO эмнээс 1720 гэдэг техникийн хяналтын итгэмжсэн байгууллага болох одоо ийм байгууллагыг бий болохоор одоо миний санаачлагаар одоо манай холбоонд ач түүсгэд компаниг бий болгож энэ эрхийг авсан. Тэр нь маань өөрөө ямар одоо үйл ажиллагаа явуулах вэ гэвэл яг цонх шилэн фасадыг хийцэн хойно үйл эвдэх сорилын арга гэж нэрлэдэг байгаа. Газар дээр нь яг хэмжилт хийгээд энэ маань өөрөө дулаан техникийн ямар үзүүлэлттэй, өөрөөр хэлбэл дулаанлаа алдагдaltaй хэсэг юм уу, хэдэн хувийн алдагдaltaй гэдэг нь шууд тодорхойлол гаргаад ирдэг ийм багжуудыг тусламжаар ийм дүгнэлт гаргадаг болсон. Энүүгээрээ өнөөдөр бол одоо энэ чиглэлийн үйлдвэрлэл маань гүйцэтгэлийн хяналтыг хийх боломжийг одоо анх удаа Монголд бий болгож байна гэж ойлгож болно. Тэгээ эндээсээ бол бид нар дэрнээс биш одоо бид нар энэ хийцэн цонхыг хараад энэний одоо дулаан алдагдал нь энэний одоо үзүүлэлт нь ямар гэдгийг мэдж болохгүй. Багжаар л мэддэг. Тэр багжийг одоо бид нар өнөөдөр энд бас танилцуулж байгаамаа. Яг за юу билүү буюу одоо дулаан дамжуулалтын коэффициент нь бол 274 гэдэг ингээд гарсан байгаа энэ дээр. 4 мм-ийн одоо зузаантай шил орсон байна. 15-ын одоо гуурс гэж ярьдаг бид нар шил хооронд зай. За ингээд шилэн багсны зузааны хэмжээ бол 22 86 мм-ийн зузаантай. За энэ евро 673 гэдэг стандартаар тооцсон байгаа энэ. Тэгэхээр юу билүү нь бол дулаан дамжуулалтын коэффициент нь 274 байна гэдэг. Тэгээ энэ маань өөрөө ямар үзүүлэлт вэ гэхээр ер нь бид нар бол нэг 0.6 хамгийн дээдл нь за доор хэд бол нэг бүхэл орчимд байх ёстой шил маань бол 274 байна гэдэг маш их дулаан дамжууламттай, дулаан алдагдaltaй гэсэн үг. Хоёр давхар шилтэй ердий. За ингээд нийт шилэн багц буюу одоо шиллэгээний зузааны хэмжээ 2286 мм байна. Одоо энэ багжуудыг бий болгоод атраад ингээд ийм байгууллагыг өнөөдөр анхны байгууллагыг бий болгосноор ямар ач холбогдолтой гэвэл ерөөсөө одоо манай зураг төсөл хэрэгжүүлэгчид байна. Одоо барилга усралтын компаниуд байна. Төсөл хэрэгжүүлэгч эдгээр маань өөрөө хийсэн бүтээгдэхүүндээ дүгнэлт гаргах боломжтой. Бид нар ямар юм хийцэн бэ? Тэд нар ч өгн хүсэж байгаа нь бол мундаг юм хийж байгаа гэдэг ч юм хийнэ гэж л хүсэж байгаа. Гэтэл тэр нь ямар төвшөнд гүйцэтгэл нь ямар төвшөнд очив гэдгийг л мэргэжлийн байгууллага одоо энэ манай энэ байгууллага ач түүс компани дүгнэлт гаргаад өгж байгаараа. Тэгээ дээр нь зөвлөмж өгнө. Бид нар шийдэл нь ямар байх ёстой гэдэг зөвлөмж өг. Энүүгээр ач төлөнд орж байна гэж ойлгож байна. Цонх констракшны хувьд бол одоо хэдийнэ бас энэ салбартаа хүлээн зөвшөөрөгдөд томоохон хотгон байгуулж байгаа барилгын компаниудтай гэрээлж ажилладаг байх та. Гэхдээ та хоёрын бас энэ нэрийн улс нэвтрүүлгийг үзэж байгаа нэг амны орон сууц барьж байгаа хувь иргэд бас яг л ийм стандартаар шил цонхоо хийлгчмээр хүсэж байгаа байх л та. Тэгэхээр иргэдийн захиалга бас танай компанийн хувьд хэр үн цэнтэй вэ? Иргэдийн захиалгын нэг онцлог нь бол бидний одоо вебсайт руу ороод бидний бүтээгдэхүүнтэй танилцаад за магадгүй энэ одоо бид нар чинь бол ерөөс жил болгон зохиогддог 2 чвэнэд үзэсгэлэн дээр бол тогтмол оролцож бүтээгдэхүүнээ танилцуулж за одоо өөрийнхөө мөн чанарыг бол одоо бас ингээд тайлбарлаж авч ирсэн. Тэгээ тэрэгээрээ
танилцуулга авсан хүмүүс бол голдуу ингээд ханддаг гэж ойлгож байгаа. За нэг жишээ хэлэхэд бол одоо бид нар ингээд эрчим хүчний эмэлтэй цонх гэдгийг сүүлийн үед бол ер нь түлхүү борлуулж энэний давуу тал нь юу юм бэ гэдгээр одоо бүтээгдэхүүн танилцуулга явж исэн. Тэгээд өнгөрсөн зам бол одоо энэ тусгай зориултын шил буюу төрхстэй шил бол нэг тасарлаа л да. Тэгэхэд бол иргэдийн захиалга бол зогсоод хүлээж байгаа. Өө таны тэрийг ирэхээр нь одоо ингээд явъя гэх. Тэгэхээр энэндээс юу харгаж байгааг нь хүмүүсийн ойлголт бол бас их өөр болчихжээ. Орлуулах зүйл хийхгүй гэж байна. Одоо ердийн 3 давхар шилээр бол хийхгүй нэ. Энд ердийн 3 давхар шилнээс 3.5 дахин илүү өндөр үзүүлэлттэй цонх болоод ирж байгаа байхгүй одоо эрчим хүчний эмэлтэй гэхээр. Тэгэхээр энэ маань өөрөө ямар үр ашигтай тий одоо бүтээгдэхүүн гэдгийг бас хэрэглэгчд маань бас ойлгодог болчихж тэр утгаараа одоо бид нарт ханддаг болчихжээ гэж хэлэх байна. За та бүхний одоо үүсгэн байгуулад бас олон жилийн хөдөлмөр сэтгэлээр өнөөдөр бас барилгын салбартаа өөрсдийн орон зайг бий болгосон хамт олон нь мэдээж улс орондоо одоо татварын өндөр одоо татвар төлдөг байх нийгмийн хариуцлагын олон үйл ажиллагаа одоо энэ дундаас бас онцолж ярих зүйлээ тань. За аль болохоор яг бид нэр яг мэрэгжлийн одоо байгууллагын хувьд бол одоо холбооныхаа 10-аад гишүүдийг бол Оросын холбооны улс руу авч яваад 4-5 үйлдвэрүүдийг үзүүлээд одоо Оросд үйлдвэрлэлийг яг ингэж эрхэлдэг юм байна. Ийм технологийн зааврыг боловсруулж ажилладаг юм байна гэдгээр бол харуулж бас туршлага судлуулж ирсэн. Энэ шинээр нэвтэж байгаа технологи ч гэсэн хүртээмжтэй байгууллагаас одоо бус компаниудаа заа сургаж өгөх сургалтыг зохион байгуулж байна. Тэгэхээр миний бие бас энэ цонхны одоо энэ угсар суулгалтын дээр шинэ бүтээгдэхүүний нэг гэрчлэгээ авсан нэг бүтээл байдаг. Тэр нь бол барилгын хан цонх хоёрын уулын заадлын дулаан алдагдлыг багасгасан. Энэ дээр голдуу дулааны гүүр үүсгэсэн бид нар суулгалт хийгээд энийг бид нар арилгах шийдэл нь ямар байх вэ гэдэг дээр бас миний нэг шинэ бүтээл одоо 2 жилийн өмнө авсан байгаа. Тэгээ энийг бол бас бусдын хүртээлүүлэхин төлөө бас ажиллаж байгаа. За бидний багт бол үйл боллоо, анхны цас орлоо, цонх дулаална гэж их том ажил байлаа. Тийм шүү дээ. Баахан барилгын ийм бор шилэн хөвөнгөөр бор хөвөнгө ингэж хийж байгаа л тэгэл нандинсан ийм цагаан ганц бодол хөвмөнгө одоо дээгүүр нэгэн зулж байгаа л тэгэл одоо цасан ширхэг хийгээл тэр бол нэг гэр бүлийн нэг тийм хийдэг уламжлал бас бага насных гоё дурсан ч тийм. Одоо бол тийм зүйл байхгүй шүү дээ. Ер нь яг цонхтой сонирхуулаад хэлэхэд ер нь манайхан цонх гэдэг үг бол хятад үг. Цонхуу гэдэг. Манай бол яг өөрийн хэлэв шагаавар. Тэгээ сүүлд нь одоо энэ хийдүүд орж ирээд хийд ч цонхтой. Одоо нөгөө канон байдаг да нэг одоо тэр чин цонхон ингээд нэг шил байхгүй ингээд цаасаар ингэсэн тэгэл нүгэл буян дээр цоолоод идэг. Эн чи өөрөө яг тэгэл урдаас одоос нийлүүлж байгаа цонх гэдэг үг тэндээс бий болж одоо тэгэл цонх явсаар бол өнөөдөр бидний хил занснараа цонх болоод ирж байгаа. Одоо бид нар бас нэг буруу нэг яриад байгаа нэг вакуум цонх гэж яриад байгаа юм аа. Тэгэхээр бидний үед бол нэг анх одоо цонхны үйлдвэр эрхлээд хийж байгаа хүмүүс маань нэг битүүмжил өндөртэй хийж байгаагаараа хүнд одоо илүү хурдан хүрэх гэдэг юм уу одоо вакуумж байгаа маа гэдэг вакуум цонхыг нэрлэлсэн. Тэр нь явсаар гоо өнөөдөр вакуум цонхыг нэрээд одоо буруу зэрэг зуршлаараа бол ингээд нэрлэж байгаа. За ер нь бас яг бас сонирхуулаад хэлэхэд одоо Монголд ер нь цонхыг 3 төрлийн материалаар хийж байна л да. Одоо хуванцар цонх, металл цонх, тэгээд модон цонх. Дулаан тусгаарлах одоо материалын хувьд бол хамгийн сайн хуванцар болчихж байгаа. Мод бол дараад нь орж байгаа. Металл бол арай бага сүүлд нь байдаг. Сонирхолж хэлгээд. Арчилгааны хувьд ч гэсэн хуванцар нь илүү хэлбэр. Уу ер нь арчилгааны хувьд бол зүгээр металл нь одоо илүү үзэмжтэй, уул нь харагдах байдлаасаа тэгээд энэ цагуурын ямар нэгэн өөрчлөлт депрессэнд бага ордог, нумардаггүй. Хуванцар цонх бол маш их капризны одоо технологи алдаанаас болоод одоо нумардаг. Одоо манай технологи алдаа гэхээр дотор нь бол ингээд яг өөртөө тохирсон энэ металл зөрхөвч хийх ёстой. 1.9 цонтой. Тэрийг нэг хэмнээч байдаг юм уу? Эсвэл нэгний хийгээд эсвэл зарим газар хийхгүй болохоор энэ маань өөрөө нумралтайгөө тэр нь одоо дулаан алдагдлах их уср болоод ингэ явж байгаа юм хийдэггүй мэл байдаг л да. За цонх construction маань энэ жил 20 жилийн түүхээ бичиж байна. Тэгээд
ер нь нэг юм компани удирдлага үе дамжин шилжиж байгаа юм шиг санагдлаа л да. Одоо үр хүүхдүүд нь бас амжилтаа авч явна уу? Тий, одоо бид нар яг ингээд энэ жилийн хувьд бол одоо нэг тийм үе солилцох гэдэг юм. Бид нар ер нь энэ компани хөгжлийг бол энэ дараагийн хөгжлийн дараагийн үе шатыг юу гэж харж байна гэвэл ерөөсөө шинэ баг, залуу баг одоо бидний хүүхдүүд орж ирж байна. Нэг. Хоёрт нь бол одоо бид нар ингээд энэ баруун тишээгээ энэ солонгондгийн хишээ одоо нүүж байгаа. Тэнд одоо шинэ үйлдвэр, шинэ офис. За тэгээд шинэ тоног төхөөрөмж, шинэ технологи. Тэгээд дээр нь яг одоо бит хоёрын маань одоо хуримтлуулсан туршлагын зөвлөх баг ингээд энэ маань одоо бидний дараагийн хөгжлийн одоо дүр төрхөө гэж одоо гэж ойлгож байгаа. Тэгээд яг энэ 20 жил дээрээ үндсэндээ яг одоо үе солигдох одоо ийм процесс явагдаж байна гэж хэлж болно. Эх оны намар гэхэд шинэ үйлдвэртэй, шинэ офистэй ажилтнууд нэг яарж байгаа үнэхээр сайхан бүтээн байгуулалт болсон байлээ. Тэгээ энэ бол одоо компани дараагийн 20 жилийн бас том ажлын эхлэл баг тийм. Энэ бол үндсэндээ бол яг энэ 20 жилийн босгон дээр ч одоо бид нар шинэ үйлдвэрлэлийн байр, офисын байр, шинэ байрлал, энэ бүгд шинэ технологи, шинэ одоо тоног төхөөрөмжүүд энэ маань өөрөө энэ одоо манай ажилчдад айгүй тийм улам тав тухтай орчин, улам шинэ технологидсан илүү бүтээмжтэй ийм одоо үйлдвэрлэлийг одоо өнөөдөр би дараагийн үедээ одоо манай хүүхдүүд авч явна гэж айл эдний аваад яваад хэлсэн. Тэднэрт бол одоо маш одоо суур маш сайхан фундаментын бол одоо энийгээ цааш нь бол одоо эднэр бол тэр залуу хүний ухаанаараа тэр одоо маркетинга хийгээд ингээд аваад явна гэдгийг л одоо итгэлтэй өсвөө. Ер нь би ч одоо бас ингээд яг ажил руугаа ингээд бас хэлбэрийг ярихад бол үндсэндээ би бас энэ цонх гэдэг юм руу өн чи бас бүр дурлаад энийг бүр одоо бүр ингээд судлаад энийг өөрөөсөө бүр одоо ингээд энэ чинь өөрөө би ч хойно доорсо төгссөн болохоор тэнд үзэсгэлэнд оролцоо тэнд гарсан ном одоо энэ тохимолуудтай танилцаад ингээд энийг чи өөрөө энэ цонх гэдгийг бид нар яаж хийх ёстой энэ өөрөө ямар байж ич одоо хүн тав тухтай байдлыг бий болох юм бэ гэдгээрээ ингээд судалгааны ажил хүртэл одоо хийгээд өөрөө ингээд зэрэг дэв рүү гортоод ингэж явж байна л да. За тантай бас цэгийн хэсэгт ярилцахаар орж ирэхэд бол ажилтнууд захирлаараа бахархсан харцтай ийм сайхан одоо мөчийг мэдэрлээ. Тэгээд цэгээр их олонтоо орж ирж байгаарай. Харин тийм ажигласан баг. Одоо би чинь мөд орж ирээгүй сая одоо орж ирэхэд бүгдээрээ хурж ирээл одоо гар барайл одоо мэдлээл ингээд бас захирлага сансан байна. Тийм. За мэдээч хэрэг бас энэ одоо би бас энэ яг 20 жилийнхаа ойгоор бол хамгийн түрүүнд одоо баяр хүргэж талархал дэвшүүлэх одоо хүмүүс маань эмбэг бол манай одоо үйлдвэр маань ажилчид байгаа. Одоо энэ хугацаанд одоо надтай мөр зэрэгцэн одоо энэ 20 жилийг одоо туулсан. Та нараа одоо та нартаа үргэлж баярлж явдаг. Та нар маань одоо бидний явдал хамгийн үнцэнтэй одоо капитал юм шүү гэж одоо би хэлэх байна. Тэгээд та бүхэндээ энэ ойн баярын мэндийг хүргэе. За хоёрт нь бол одоо бид бүхэнтэй бидний хийж байгаа бүтээгдэхүүнийг одоо үнэлж одоо бид бүхнийг итгэж одоо бид бүхэндээ хамтран ажилладаг олон барилгын одоо барилга угсралтын компаниуд байдаг. Тэгээд энэ маань түнш компаниудаа бас энэ ойн баярыг мэнд өргөж за та бүхний тусалцаа дэмжлэгээр одоо бидний компани хөгжил дэвшил бас явж байгаа шүү гэж одоо хэлэхээр байна. За гуравт нь одоо бидний хөгжлийн дараагийн үе шат гэж гэх юм уу да одоо маань одоо бидний халааг авч байгаа одоо манай шинэ удирдлагын баг байна. Энэ маань манай одоо компани цаашдын бол одоо хөгжлийн дараагийн үе шатаа гэж одоо бодож байгаа. За баярлалаа танд дахин ойн баярын мэнд хүргэе. Ажлын амжилт хүсье. Тэгээд айл бүхэнд ая тух гэсэн энгийн хэрнээ их тийм том урайтай хамт олон. Тэгээд та бүхний одоо энэ бизнесийн түүхээр аялахад бол таатай сайхан байлаа. Амжилт хүсье танд. За баярлалаа. Үзэгч та бүхэнд нэрийн утас нэвтрүүлгийн шинэ дугаарыг хүргэлээ. За энэ удаагийн зочин маань Монгол улсын зөвлөх инженер, барилгын эрчим хүчний аудитор Лувсан Цэрэнгийн Ган Төмөр байлаа. Үзэгч та бүхэн сайхан амраарай.